Бид яг одоо газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд байрлаж байна. Жишээлбэл одоо бидний зохиж байгаа бэй бол кран болон гагнуурын бэй гэж нэрлэдэг. Ажиллах орчин бол хүн. Мэдээлэл зорилго бол зөндөх байна. Одоо энэ төсөл дээр цаашдаа улам илүү мэдлэг боловсруулаад дээшлүүл. MCS Property компани маш сайн ажилласан. Би маш их бахархаж байна. Монгол компани бол Монгол инженерүүд олон улсын томоохон төслүүдийг дангаараа бие даан гүйцэтгэх цаг ойрхон ирсэн гэдэгт одоо залууны хувьд бол би бол итгэлтэй байна. Монголын барилгын салбарын дүр төрх хөгжлийн явцдаа дараагийн үе шат руу хурдцтай хүргэж, дэлхийд ховор бүтээн байгуулалтыг бий болгож байна. Үүний нэг жишээ нь оюутлогын газрын гүндэх уурхайн бүтээн байгуулалтын ажил юм а. Гүний уурхайн бүтээн байгуулалтад үндэсний хэмжээний томоохон төлөөлөлсөн MCS компани дангаараа оролцож, дэлхийд энэ төрлийн бүтээн байгуулалтаар тэргүүлэх туршлагыг хоримтлуулж байна. MCS Property компани бол Монголын барилгын салбарт 12 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл хөдлөх болон барилга өсгөлтийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани байгаа. Орон сууц худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн барилгын чиглэлээр 40 гаруй төслүүдийг амжилттай бүтээн байгуулалтыг хийж хүлээлгэж өгöd байгаа. Нийт ажилчдын маань 70 гаруй хувь нь инженерийн бэкграунд бүхий инженерийн болсон хүчин байдаг учраас энэ нь манай компани бас тодорхой хэмжээний үн цэнийг илэрхийлж энэ төслүүдийн үр дүнд инженерүүд маань чадахчиж Монголын бас тодорхой хэмжээний ирээдүйн болсон хүчин энэ компанид бас бэлтгэж байгаа. Үүгээр бас бид маш их бахархаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгсэн олон төслүүд байгаа. Үүний одоо томоохон гэж хэлэх юм бол мэдээж нэг ухаан удгийн бүтээн байгуулалтууд бол хамгийн түрүүнд орж ирэх байх. Улаанбаатар хотод хийгдсэн томоохон төслүүдээс бол Шангрила зочдуудл, Шангрила цогцлбор, Ассан, Вилла төсөл, Будда Виста, Белла Виста гэдэг ингээд Монголын бас томоохон өндөр барилгуудыг бол Улаанбаатар хотод бүтээн байгуулалтыг бол манайх MCS Property ерөнхий гүйцэтгэгчээр хийж гүйцэтгсэн байгаа. Томоохон бүтээн байгуулалтуудын үр дүнд бол манай инженерүүд улам бүр чадахчиж болсон хүчин маань бэлтгэгдэж ингэж яваа. Тийм учраас 2015 оноос эхлээд MCS Property компани бол Монголд одоо хамгийн анхны гүний уурхайн анхны гүйцэтгэгчээр сонгогдож одоо оюутлогын гүний уурхайн бүтээн байгуулалтыг ажилд оролцоод одоо 2 жил болж байна. Тэгээд энэ ажил маань цаашдаач дахиад ирээдүйн 4-5 жил үргэлжлэх энэ сайхан бүтээн байгуулалт дээр одоо оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад маш их баяртай бас баг хамтлагнаараа бахархаж явдаг юм аа. MCS Property компани нь 2017 оноос эхлэн ISO 9001, MNS ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол улсад баригдсан олон улсын инженерийн шийдэл чадвар шаардсан бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байсан нь гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл шалгарах үндэслэл болжээ. Оюутлогын гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн тендерийн ажил нь 2015 оны 11 сард зарлагдсан байна. MCS Property болон MCS International компаниуд нь бол төслийн одоо хамтарсан баг үүсгэн тус тендерийн ажилд бол оролцсон. За тухайн тендерийн ажилд бол оролцож байхад олон улсын томоохон 4 компани бол өрсөлдөж байсан. За MCS Property компани бол өнгөрсөн хугацаанд бол Монгол улстай болон Улаанбаатар хотод олон улсын томоохон төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлэн захиалагчд бол хүлээлгэж өгсөн байна. За энэхүү төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлснээр бид нар бол Монгол чадварлаг институт болон боловсон хүчин бол бэлдэж байснаар бол онцлог. За мөн үүрээ бид нар тухайн тендерийн ажилд бол ялах гол шалгуур үзүүлэлт болсон гэж ойлгож байна. Бид яг одоо газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд байрлаж байна. За энэхүү 1300 метр буюу 1 км 300 м замыг бид 4 минутын дотор цахилгаан шатаар туулсан байгаа. Яг одоо энд 30 орчим хэмжээний дулаантай. За гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа залуус маань нэг ээлжиндээ 400 орчим ажилтнтайгаар 2 ээлжээр тасралтгүй 24 цагийн турш ажиллаж байна. Оюутлогын чухал барилга байгууламж төслийн гол онцлог нь бол одоо гүний уурхай цаашдаа хэрэгжих 1300 м3 хэрэгжих одоо бүх одоо хөндлөн нэвтрүүлтүүд болон цаашдаа баригдах одоо үндсэн барилга байгууламжуудад шаардлагатай воркшоп болон засварын цехүүд за мөн тэсрэг бодисын агуулгууд, хазарт ботлоор болон түүний тууцан дамжуулах систем, гүний уурхайн галын болон хэрэглээний усны систем гэх мэтчлэн энэ бүх дэд бүтц
одоо барилга байгууламжуудыг барьж хүлээлгэж өгөхөөр бол онцлог байгаамаа. За оюутлын гүний уурхай бол нийтдээ 5 босон амтай байгаа. За одоо өнөөдрийн байдлаар бол үүнээс босон ам 1 болон босон ам 2-ын босон нэвтрэлтэй ажил бол бүрэн 100% дууссан. За босон ам 1 нь болохоор одоо үүнийг дагсан босон амны нэвтрэлтийн бүх ажлууд бол дууссан. За MCS компанийн хувьд бол босон ам 1-ийн эргэн тойрны одоо барилга байгууламжууд болон инженерийн барилга шугам шилжээний ажлууд болох хацарт бутлуур болон туулсан дамжуулгын систем. За босон ам 1-ийн хүнд машин механизмын засварын төв буюу workshop. За тэсрэг бодисын агуулга хүний одоо ус зайлах систем. Тэгээ босон ам 1-ийн одоо галын ус болон хэрэглээний усны далан болон түгээлтийн системийг бол одоо хийж гүйцэтгэсэн байгаамаа. За энэхүү бүх ажлыг бид нар 2016 оны 9 сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. За 9 сард бид нар анх гүний уурхайд ороод одоо өнөөдрийн хүртэл бид ойролцоогоор 12,000 м3 бетон чөтөлтийн ажил, 610 тонн металл хийцэн угсралтын ажил, за 12 км урт шугам сүлжээ угсралтын ажил, за ойролцоогоор 42 км цахилгаан кабель угсралтын ажлыг бол оролцоогоор сая 500 гаруй мянган хүн цагаар бол одоо словаргүйгээр бол хийж гүйцэтгэсэн байгаагаар онцлог байгаамаа. За одоо энэ гүний уурхайд хэрэгж байгаа энэ бүх одоо барилга байгууламжтай байгууллагын бид нар бүгдээрээ дан ганц Монгол инженерүүд болон Монгол компани одоо бие даан гүйцэтгснээр онцлог байгаа. За жишээлбэл одоо бидний зохиж байгаа бэй бол кран болон гагнуурын бэй гэж нэрлэдэг. За энэ чинь бол нийтдээ бид нар бол 3 ширхэг 30 тонны бүрэн краныг угсралтыг хийсэн. За мөн гагнур болон машины утаас сурах бүрэн цаг систем. За энд ийш харах юм бол бид бүгдээ одоо угсарсан нийт гүний уурхайд ашиглагдах 8 төрлийн тослогооны эж бүрэн систем, за даралтгий бол усны систем гэх мэтчлээ одоо энэ бүх ажлыг бол ословаргүйгээр хийж гүйцэтгснээр онцлог байгаамаа. За MCS Property компани хэрэгжүүлж буй гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл дээр бид нийт 400 гаруй шинэ ажлын байрыг бий болгосон. Одоогийн байдлаар бол 550 гаруй ажилтан маань ажиллаж байгаа. Үүнээс бол 22 гадаад мэргэжилтэн маань MCS Property компани урилгаар ирж ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд 1500 гаруй хүнтэй ажлын ярилцлаганд орсон байгаа. Үүнээс бол дийлэнх нь бол гадаадд ажиллахаар төлөвлөж байсан анкет цэвийг өгсөн хүмүүс бол дийлэнх хувь нь байсан. Ярилцлагын үед бид яагаад MCS Property компанийг сонгосон бэ гэдэг асуултанд Монгол улстай хэрэгжиж буй томоохон төсөлд үнэтэй хувь нэмрээ оруулах чинь хүсэлтэй хүмүүс байсан. Үүгээр бид гадагшаа явж ажиллах болсон учраас тодорхой хувийг их орондоо үлдээсэндээ баяртай байна. За оюутлын төсөлд ажилласнаар бид нэр хөдөлмөрийн аюулгүй байдал дээр нэг шат тагч байгаа. Яг гэвэл гүний уурхайн чухал барилга байгууламжийн төсөл бол мэдээж төвөгшлийн үед хамаагүй өндөр. За мөн дээрээс нь ажиллах орчин бол хүнд. Ийм нөхцөлд олон аюулгүй ажиллана гэдэг бол хүн болгоны нийт хэрэгүнд тавих зорилт юм аа. Аливаа шинэ технологи мөн дэвшилтэт материал бүх зүйлсийг Монгол залуус маань энд ашиглаж, хэрэглэж, сурч, мэдж, хөгжиж байгаа. Энэ бол бидэнд олдож байгаа маш том давуу тал юм аа. Таны хувьд энэхүү одоо оюутлын төсөлд хамтран ажилласнаар гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцсноор таны амьдралд яг чухам ямар өөрчлөлтүүд ахиц дэвшил гарч байгаа? Мэдээж энэ олон улсын төсөл гэдэг утгаараа хувь хүний хөгжил болон тэр хүнд одоо ажилд хандлага одоо олон зүйлийг сурч мэдэхээр хувь хүний хөгжилд хандаад их байгаа. Би анх энэ төсөлд ажиллахдаа өмнө би барилгын компанид ажилладаг байсан. Тухайн үед бол барилгын салбар нэлээд уналттай хэцүүхэн байсан. Энд орсноос хойш одоо бол амьдрал ард тогтвортой, ажлын байр нь бэлэн. Тэгээд амьдралын хувьд бол зөндөө өөрчлөлт, шинжилгээг гарсан байна. Залуу хүний хувьд цаашдаа юу зорж хүсэж мөрөөдөж байгаа? Мэдээж зорилго бол зөндөө их байна. Одоо энэ төсөл дээр цаашдаа улам илүү мэдлэг боловсруулаад дээшлж өшөө илүү өргөжөнд хэлж одоо мэдгүй байгаа зүйлээ өшөө илүү өөртөө сайн мэдэх. Тэгээд бас гэр бүлийн хувьд ч гэсэн хүн хөгжих тал дээр бол зөндөө асуудлыг өөртөө тавьчаад сураад суралцаад ажиллаад явж байна да. Монгол компани бол Монгол инженерүүд нь тэгэхээр одоо цөөхөн хэрэгжих гүний уурхайн төслөр бол одоо амжилттай оролцсноор бид тодорхой хэмжээгээр бол инженерийн явж чадвар болон мэдлэг төрөлхтөг бол хөтлөж байгаа. За үүнээрээ Монгол инженерүүд болон Монгол инженерийн ур чадвар бол олон улсад бол үнэлэгдэж мөн цаашдаа хэрэгжих олон улсын томоохон төслүүдэд оролцох мөн хэрэгжүүлэх боломж бол нэгж байгаамаа.
MCS Property компани 2016 оноос эхлэн оюутлогоо төслийн гүний уурхайн барилга байгууламж төсөлд ажиллаж байна. Тухайн үед MCS Property компани баг нь гүний уурхайн барилга байгууламж барих тал дээр туршлага байгаагүй ч өнгөрсөн 1 жил хагас хугацаанд амжилттай сайн ажилласан. Миний хувьд Rio Tinto Group-ийн дэлхийн бусад улс оронд хэрэгжүүлж байгаа барилгын төслүүдээс 2 төсөлд нь оролцож ажилласан. Үүний нэг нь энэхүү гүний уурхайн барилга байгууламжийн ажил юм а. Би MCS Property компанийн багийг маш чадвартай, олон улсын бусад томоохон компаниудтай зэрэгцгүйц компани гэж үнэлдэг. MCS Property компани гүний уурхайн соёлд томоохон хувь нэмэр оруулсан. Энэ нь зөвхөн барилга угсралтын салбартаа биш, бүх системийн хувьд. Тухайлбал багаж тоног төхөөрөмжийг газрын гүнд хүлээж авах үйл явц, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн болон үүнтэй холбогдсон бүхий логистикийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан. Гүний уурхайн чухал барилга байгууламжийн төслийг зүгээр л бариад дуусгачихсан юм биш. Тэд аюулгүй ажиллагааг маш сайн хангаж, бүх зүрх сэтгэлээ зориулан төслийг амжилттай гүйцэтгэж байна. Мөн энэ баг хамт олон маш залуу баг бөгөөд миний хувьд багийн залуусраа их бахархаж байна. Оюутлогоо компанид та бүхэн хамтран ажилласнаар компанийн үйл ажиллагаа хэрхэн өргөжж байна? Цар хүрээ хэр тэлж байна? Ажилчдын хувьд бас мэдлэг ур чадварын хувьд ямар ахиц дэвшлүүд гарч байгаа бол? За, оюутлогын гүний уурхайн чухал барилга байгууламж төслөөр ажиллахаар MCS Property компани хувьд бол бид нар өмнө Монгол улсын барилга байгууламж дээр ажиллаж байсан. Гэхдээ бол гүний уурхайн барилга байгууламжаар бол ажиллаж байгаагүй. Өмнө гүний уурхайн барилга байгууламжийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр бид нар бол цаашдын бол гүний уурхад ажиллах боломжуудыг бол бүрдүүлж өгч байгаа. За, мөн өнөөдрийн байдлаар бол гүний уурхад нийт 650-аад ажиллаж байгаас өмнөөс бол 165 нь бол нийт инженер техник ажилчид болон бусад энэ дэрэгт буюу болсон хүчмүүд байгаа. За, энэ бүх хүмүүс маань гүний уурхайн чухал барилга байгууламж төслөөр ажилланараа гүний уурхайн experience дадлага туршлагыг бол хурааж цаашдын төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлэх мөн ажлыг бол эрэлхийлэхэд бол боломжийг нээж өгч байгаа юм аа. Монгол инженерүүд болон MCS Property-гийн хамт олонтой ажиллахад миний хувьд нэр төрийн хэрэг байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтад оролцож байгаа маань зөвхөн төслөөр хязгаарлагдахгүй, цаашлаад улс оронд оруулж байгаа хувь нэмэр гэдэг утгаараа надад онцгой санагддаг. Ирэх жилүүдэд маш ирээдүйтэй залуу баг хамт олонтой дахин хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд MCS-ийн хамт олон тесрэх бодисын агуулгах, засварын төв, ус тусгаарлалтын систем, ботлуурын систем зэрэг барилга байгууламжийг амжилттай хийж гүйцэтгсэн. MCS-ийн мэргэжлийн төвшөнд барьж байгуулсан чухал барилга байгууламжийн ажлуудыг нь харж дүгнэхэд ирээдүйд ямар ч гүний уурхайн төслүүдийг амжилттайгаар гүйцэтгэж чадна гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. MCS Property компани хамт олон маш сайн ажиллаж байгаа бөгөөд би маш их бахархаж байна. MCS Properties has done very well and I'm very proud of them. Танай компанийн цаашдын алсын харааг сонирхол та бүхний хийж байгаа ажил ямар үн цэнийг бүтээж байгаа гэж бодож байна. Оюутлогын гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлснээр бид нар Монгол инженерүүдийг бол инженерийн аргачлал болон гүний уурхайн туршлагыг хөрөнгөлүүлж байгаа. За, үүрээ бид нар бол Монгол инженерүүд болон Монгол компани цаашдаа дэлхийн зах зээл дээр хэрэгжих олон улсын томоохон төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлэх энэ бүх боломжийг бүрдүүлж байгаараа манай компаниуд бол үнэхээр болж байна. Монгол компани бол Монгол инженерүүд олон улсын томоохон төслүүдийг дангаараа бие даан гүйцэтгэх цаг ойрхон ирсэн гэдэгт залууны үед би бол итгэлтэй байна. Монголчууд, монгол инженерүүд дэлхийд ховор бүтээн байгуулалтад оролцож, олон улсын чанар стандарт аюулгүй байдлын тэргуун туршлагаас суралцаж, хоригдлуулж байна. Тэд энэ цагийн үн цэн бүтээгчид.